За сайн байцгаана уу? Амжилттай яваа брэнд компаниуд томоохон компаниудын амжилтын түүхийг хүн болгон сонирхдог. За тухайн компаниудын амжилтад төлөөлсөн үйл явдал тэдгээрийн задаргааг ярихаар Brand Lab подкастыг бид эхлээд явж байна. За өнөөдрийн дугаар маань Brand Lab подкастын 3 дахь дугаар байгаа. За тэгэхээр өнөөдрийн дугаараар бид Америкчуудыг зам дээр гаргасан компани болох Ford Motors-ын талаар ярилцах болно. За тэгэхээр тухайн компани маань 120 жилийн өмнө үүсгэн байгуулагдаад за өнөөдөр бол үүсгэн байгуулагчийн 5 дугаар үе дээрээ явж байгаа. За хэрвээ таны компани 100 жилээр те 120 жилийн дараа 5 дугаар үеийн компани дээр эрх мэдэлтэй байх нөлөөтэй байх ийм компанийг үүсгэн байгуулах бүтээхээр та зорж байгаа бол өнөөдрийн подкастаа бас хамт байгаарай. За тэгээд бидэнд Ford-ийн уналт босолт те амжилтын түүхээс бас хуваалцаач. За өнөөдөр хоёулаа Henry Ford-оор подкаст эхлэе гэж бодож байна. За Ford компани үүсгэн байгуулагч Henry Ford нь энгийн фермер гэр бүлээс гаралтай. За өөрөө бага ахтаа бол юу байсан гэж. Нэлээд техник сонирхолтой. За цагны мотор задлах ч юм уу те эвдэрсэн байгаа юмыг буцаага засахыг оролддог. Заримдаа бүр зүгээр байгаа юмыг хүртэл засгаж байгаа дэвдлээ хийдэг. Тийм хөвгт байсан гэж. Тэгээ анх 12 наснда уурын хөдөлгөөртэй машиныг харсан. За тэгээд тухайн үед бол за энэ яг яаж ажилт юм бол ямар гоё юм бэ гэдэг гайхширж исэн. За тэгээд өөрөө нөгөө техник туртай, техник сонирхолтой болохоор 16 наснда Детройт хотыг зориод за тэнцээ үйлдвэрт ажилд орсон байдаг. За тухайн үед бол нөгөө уурын үйлдвэр ажил дүр өсгөлийн нэгдүгээр хөвжсэн тий. Тэгэхээр тэр үйлдвэрүүдэд ажиллаж исэн. За цэцгэлгэн эрчим хүчний Edison компанид хүртэл ажиллаж исэн. За тэгээд ажлынхаа хажуугаар 1896 онд анхны машина өөрөө зохион бүтээсэн. За тэр нь бол урагшаана 2 шаталтай араатай. За тэгээд ийм хайрцагн дээр ундаг дугууны дугуй өгсөрцсөн юм шиг. За тэгээд ийм өрүүлний оронд ийм гараараа удирддаг ийм залууртай байсан гэж. За нэг 20 км/цаг хүртэл хурдталдаг. Одоогийн жичгтэй 20 цаг хүртэл хурдталдаг. Тийм машин нар анх хотын төвөр явдсан байгаа байхгүй. Тэр мэдрэмжийг төсөөлөд үсгээд те өөр хүн бүтээсэн машинаар анх удаа ингэ юмыг зохион бүтээгээ явж байгаа. Тийм залуу 1900 он гараад өөрийнхөө бас нэг компаниг 6 үүсгэн байгуулагчтай хамтаар бүтээсэн. Тэр нь болохоор Detroit Motors гэдэг компани. За тэр нөгөө Ford Motors үүсгэн байгуулахаас өмнө нэг компани үүсгэж ирсэн. Тэнгүүт тухайд автомашины зах зээлийг бол зөвхөн баян хүмүүс ундаг, за мөнгөтэй хүмүүс ундаг гэдэг юм ойлголттой лагшри хэрэглээ байсан. Тэгсэн чинь үүсгэн байгуулагчдын нь бас яг бизнесийнх нь хараана тэрнлүү чиглэлсэн. Ер нь бол мөнгөтэй хүмүүс үржиглэнтэй үнэтэй машин зарна гэдэг. Тэнгүүл Ford-ийн дотор болохоор автомашиныг ягаад хүн болгоны хэрэглээ, нийтийн хэрэглээ болгож болохгүй гэдэг бодол байсан болохоор үүсгэн байгуулагчдаа зөрчилдсөн. Тэгээд тусдаа гаравсан байдаг. Тэрний араас 1903 онд Ford Motors-ыг хамгийн их үүсгэн байгуулсан. За тэгээд ер нь бол нөгөө Америкчуудыг зам дээр гарсан гэж байгаа чинь энгийн хүмүүс хэрэглэх компанийг нөгөө машиныг хийхээр бол зориод өөрийнхөө компанийг үүсгэн байгуулад явж байгаа юм шүү дээ. За 1903 он гэдэг чинь окей. Тийм. Тэнгүүтэл тухайн үед ч болохоор нөгөө баян хүмүүс хэрэглэдэг байсан гэдэг шүү дээ. 1903 оны ханшаар $2000 үнэтэй байсан юм лээ. Дундаж машин. За тэгээд 1903 онд модель A гэдэг загвараа гаргаад тэр нь бол амжилттай болж чадаагүй. Тэгвэл 1908 он хүртэл модель A-с модель T хүртэлх загваруудыг туршиж үзсэн байдаг. Тэгэхээр хамгийн амжилттай болсон загвар нь модель T буюу тухайн үед $850 буюу зах зээлээс 2 дахин гаруй бага үнээр санал болгогдчихсэн. За тэгээд тэрийг бол ингээд энгийн ард иргэд энгийн хүмүүс унах боломжтой. За засахад хялбар хүн болгон өөрсдөө унаад аваад явах боломжтой. Тэгээд Америкт нөгөө тухайд сардмал зам байгаагүй. Тэгэхээр шорон зам дээр, бартаатай зам дээр унахад боломжтой. Тийм машиныг олон нийтэд танилцуулаад тэр нь маш амжилттай болж иргэцсэн. За түүний араас бас аж үйлдвэрийн хувьсгалд хамгийн том өөрчлөлт хийсэн нэг зүйл нь бол 1913 онд хөдөлгөөнт шугам гэдэг үйлдвэрлэлийн процессыг гаргаж ирсэн. Тухайн үед бол үйлдвэрүүд одоо ингэдэг байсан юм байна л да. Одоо юм том өрөө байлаа гэж бодсон шүү дээ. Тэгвэл мотор, дэнгүүд бүх юмуд нь тусдаа ажилчид явж очоод тэрэн дээрээ одоо үйлдвэрлэлүүдээ хийгээд ингэж дамжиж өөрсдөө ажилчид явдаг байсан юм байна. Тэнгүүтэл тухайн үед нэг машин угсрахад 12 цагийг зарцуулдаг. Хүмүүс болохоор янз бүрийн ажлуудыг ингэж ээлжилж хийдэг. Аюу олон цагийг зарцуулж нэг машин гаргаадсан. Тэнгүүтэл за энэ хүмүүсийг туршлагажуулъя. За өөрсдөө
өөрцөн дээр нэрсэн нэг эд анги найдвартай хэмжээнд үйлдвэрлээд дараагийн шат хамжлах руу чиглүүлэх боломжтой байдлаар энэ урсгалыг гаргаж ирья гэдэг модельийг боловсруулад тэнгуүтэл одоо мотор хийлээ гэж бол би зөвхөн мотор цэцдэг болоод моторын тэнгийг үйлдвэрлэдэг болоод мотороо хийгээд цаашаа явна те. Тэнгуүтэл нөгөөтгөнд яндантай нь холбогдох ч юм уу. Одоо иймэрхүү процесс болж исэн гэсэн үг шүү дээ. Энэ бол маш амжилттай болсон. Тэгэхээр 12 цагт нэг машин гардаг байсан бол 1 цаг 35 минутанд нэг машин гарах хэмжээ 6 дахин багассан. 6 дахин болгож багасгасан байна. Энэ нь өөрөө ингээд нөгөө костыг одоо нөгөө өртгөө бууруулж чадсан. Тий, өртгөө бууруулж байгаа тий. Тэгээд олон машин үйлдвэрлэх боломжтой. Өдөрт бараг 1000 орчим машин үйлдвэрлэдэг гэсэн гэдэг чинь. Тэнгүүтэл ч үйлдвэрийн гарцсан сайжирсан. За борлуулалтаа болов дэмжиж эхэлж байгаа. Тэгсэн чинь нэг асуудал тулгарсан. За тэр нь болохоор хүмүүс ажлаасаа үүдээд эхэлсэн. За одоо нөгөө нэг тогтмол ажлыг гэдэг нь шүү дээ. Тий, тогтмол ажлыг гэдэг нь чинь уйлдгартай байгаа тий. Тухайн үед хөдөлмөрийн зах зээл дээр бол хүн ажлын 7 өдрийн 6-ад нь ажилдаг, 10-аас 12 цаг ажилдаг гэсэн юм лээ. Тэгэнгүүтэл хүмүүс ч одоо нэг залхаад эхэлнэ шүү дээ. Гэртээ зарцуулах цаг байхгүй, амрах цаг байхгүй. Дээрээс нь өглөө ирээл нэг моторын эдэнхтэй ноцтолтол яг л хийдэг юм аа хийгээл энэ. Гээд аваад үзсэн чинь нийтдээ 320 байсан гэж байгаа байхгүй. Ажлын хэрэгцсэн. Жишээ нь одоо манай компанид 100 хүн ажилдаг байсан бол жилд 320 хүн орж гарч ирсэн гэсэн үг. Тэгэхээр нэг ажлын борон дээр 3.2 хүн эргэлддэг. Маш олон хүн гарч ордог байгаадсан. Тэгэхээр за энийг яаж доктортой байлгах вэ те? Яаж хүмүүсийг ингэж ажилтан үнж байлгах вэ гэд $5 цалин гэдэг юмыг анх зах зээл дээр гарч ирж байгаа байхгүй. Өдрийн $5. Тэгвэл тухайн үед зах зээл дээр $2.2 байсан юм лээ. Дундад цалин. Тэрийг $5 болгоцсон. Тэрийг зарласны маргааш нь 10,000 хүн Ford-ийн үйлдвэрийн гадаа очирсан гэж байгаа байхгүй. Тэгээ бүр би ажилд ормоор байна те. Цагдаа нэрж яасан үйлдвэрөөс хөөж холдуулж исэн гэж. За тэгээд $5 цалин эргэж эхэллээ. За энэ бол $2.2 гэдэг нь суурь цалин. $2.8 нь болохоор бонус цалингаар болгодог. За тэгээд тэр хүн болохоор ажил дээрээ шаардлагагүй ирэх хэвээр. За гэр бүлдээ анхаарал тавьдаг байх хэвээр, цэвэрхүү хувцалдаг байх хэвээр, амралтын өдрийг өөртөө зөв зарцуулдаг байх хэвээр гэдэг шаардлагатай. За ажлын цагийг 8 болгоод 8-8-аар 3 хэлж 24 цагт 3 ийм ээлж ажиллах боломжтой болгож үйлдвэрийн ажлын урсгалыг өөрчлөөд ажлын өдрийг 5 болгоод орчилсон. Тэгэнгүүтэл цалингаа 2 дахин нэмчихэж байгаа. 6 байсан ажлын өдрийг 5 болгочихж байгаа. Ингээ бодоод үзэнгүүтэл чинь бас үйлдвэрт нэлээд том дарамт ч юм уу ирэх ёстой шүү дээ. Тэгвэл эсэргээрээ тухайн үед борлуулалтын орлого 2 дахин нэмж чадсан. Яг тэгэхээр бүтээмжгүй хүмүүс олон цагаар ажилладаг. За эсвэл нэг ажлын байран дээр 5 хүн 6 өдөр ажилладаг байсан бол 6 хүн 5 өдөр бүтээмжтэйгээр ажиллах боломжтой болгоснороо одоогийн бидний ингээ дагаж мөрдөж байгаа систем те 5 өдрөөр ажилладаг, 8 цагаар ажилладаг. Ford чинь бүр одоо инновац хийж байгаа компани болгоны ингээд нөгөө слоган болсон баг үг өгдөг шүү дээ. Хэрвээ би хэрэглэгчээс юу хүсэж одоо нөгөө юу хүсэж байна гэж асуусан бол тэд илүү хурдан морил гэж хариулах байсан тий. Тэгэхээр одоо нөгөө хэрэглэгч юу хүсэж байгааг та урдаас нь одоо нөгөө судлах хэрэгтэй юм гэдэг. Гэтэ энэ бас дараагийн үе дээр бол хямралын нэг үе нь болдгол юм л та тий. Тэгэхээр одоо Ford яг нөгөө Henry Ford өөрөө бас яг хувь хүнийхээ хувьд бол тийм нөгөө арх хэрэгэлдэггүй, тамхи татдаггүй. За нөгөө талаас их юм бол нэлээд тийм нөгөө продуктив байдлыг одоо эрхэмсэн тийм хүн байсан юм бэл дээ. Хувь хүний мөн чанар нь. Тэгээд энийг нь болохоор эргэн тойрныхоо ажилчдаас бас одоо нөгөө шаарддаг, эргэн тойрныхоо хүмүүсээ шаарддаг. Тэгэхээр нөгөө цэвэрхэн хуцал те одоо $5 цалин авж гин. Эргээд энэ нь одоо нөгөө таны нийгмийн одоо статус, нийгмийн одоо чадамж дээшлэн гэдэг энэ одоо зүйлийг гаргаж ирсэн байна шүү дээ. Тий. Тэгэхээр ер нь бол аж үйлдвэрийн хувьсгалыг бүтэн өөрчилсөн тий. За тэгээд шатлалт хөдөлгүүрт моторыг үүсгэн байгуулснаар 2 дугаар аж үйлдвэрийн хувьсгал руу чиглүүлсэн. За нөгөөдөлтөө хөдөлмөрийн зах зээлд маш том өөрчлөлтийг оруулж ирсэн. Ийм гайхалтай эхлэл байх нэ Ford Motors-ийн эхлэл. За. Тэр нөгөө нэг түрүүний нөгөө дамжлага Ford-ийн хувьд болохоор ингэж үздэг юм билээ л дээ. Одоо яг бизнесийн сургуулиуд дээр бол Ford бол одоо үн өртгийг одоо яаж бууруулах одоо боломжтой ингээд эхлэлийг тавьсан. Ягаад гэхээр нөгөө тоо хэмжээг нэмэгдүүлээд, бүтээмжийг нэмэгдүүлээд үн өртгийг ингээд бууруулж чадсан. За дараа нь болохоор ажилччин хэрэглэгч байх боломжтой буюу нөгөө $5 одоо дундаж цалин 2.2-оос $5 болгож одоо ажилчдын мөнгөтэй болох юм бол одоо таны компани хэрэглэгч болж чадна гэж утсан. За тэгээд энэ өөрөө одоо нөгөө одоо ч гэсэн одоо жишээлбэл Tesla, Apple тий ингээд нөгөө томоохон компаниудын ингээд нөгөө суурь үзэл баримтлал болж явдгаа гэдэг энэ байдлаараа үздэг юм билээ. Тэгэхээр одоо ер нь бол одоо нэлээд том одоо foundry mindset бол айгуу чухал нөлөөлтэй байсан байгаа нь шүү дээ. Тэгээд тэр нөгөө дамжлага дээр болохоор одоо нөгөө юмыг бол анх одоо нөгөө зохион бүтээгээгүй. Гэхдээ одоо боломжтой жишээлбэл нөгөө махны дамжлагаас санаа аваад те одоо дүүжлэгдэл
эргээд нөгөө магчин дээр ирж байгаа. Энд амжилгаас санаа аваад одоо нөгөө үйлдвэрийн шат амжилгаа шинжилсэн. Тэнгүүтээ машинууд илүү одоо нөгөө машин байсан те. Тэгэхээр энийг одоо яаж өртөг зардлыг нь бууруулад нийтийн хэрэглээ болгох чадах юм бэ гэд одоо нөгөө инновац шингээж чадсан гэдгээрээ бол одоо түүхэнд бол нэлээ одоо баатар тухайн үедээ бол Америкийн баатар болж исэн ийм одоо үүсгэн байгуулагч юм билээ л дээ. За тэгвэл хоёулаа 2 дугаар үе рүү орох уу? 2 дугаар хэсэг рүү юун дээр энэ дээр нэмж хэлэх юм байгаа. Нэмж ярих юм. За ерөнхийдөө болсон доо. За тэгэхээр өнөөдрийн одоо нөгөө бид хэд маань подкаста болохоор мэдээж энэ чинь нөгөө 120 жилийн түүхтэй компани. За тэгэхээр энийг одоо нөгөө бүх зүйлийг нь ярих гэдэг л нэлээ ингээд нөгөө өргөн хүрээтэй болчоод одоо баг энийг түүхийг уншаад одоо нөгөө баримтат кинонуудыг үзээд тэгээд номыг нь уншаад ингээд сууж хахад бол баг бизнесийн сургуулийн хичээл сууж байгаа юм шиг тийм мэдрэмж төрөөд одоо хитрхи өргөн цар хүрээтэй байлаа. Маш том компани. За тэгэхээр бид өнөөдөр энэ одоо том одоо 120 жилийн түүхтэй компани болохоор 10 бүлэг зүйл дээр бол төвлөрж ярихаар болсон. За тэгэхээр эхнийх нь болохоор үүсгэн байгуулагч гэж байгаа. За тэгэнгүүтээ дараагийнх нь болохоор за үүсгэн байгуулагч өөрөө энэ компаниас сурж болох зүйл нь үүсгэн байгуулагч өөрөө компани одоо уналтын шалтгаан болсон гэдэг ийм зүйл байгаад байгаа. За Henry Ford гэдэг хүн маань болохоор бол одоо өөрөө нөгөө түрүүний ярьсанчлан нэлээд тийм зарчимж за тэгээд нөгөө талаасаа гэх юм бол нэлээд тийм цэвэрч одоо бүтээмжийн эрхэмсэн ийм хүн байсан. За гэтээ нөгөө талаасаа бас хар баран сүдэртэй байсан. Тэр нь болохоор одоо бусдын үгийг одоо нөгөө сонсдоггүй өөрийнхөө зөв гэж хит зөрүүд одоо өөрийнхөө зөв гэж ботсон одоо зүйлийг болохоор яг зөвл гэд итгэцэн. Одоо жишээлбэл Model T нь болохоор одоо компани амжилтын одоо үндэс болсон бол энэ нь эргээд одоо баг уналтын эхлэл болсон гэж бол үздэг. За ягаад тэгэхээр тухайн үедээ бол мэдээж Model T-г гаргаад бол одоо өртөг зардлыг бууруулад бүтээмжийг нэмэгдүүлээд цаг хугацаа хэмжиж чадсан. За гэхдээ энэ юун дээр үндэслсэн бэ гэхээр нэгэн загварын одоо машин нэг өнгөтэй одоо нэг одоо юутай шат амжилгаар нэг үнэтэй гэдэг энэ байдлаараа бол мэдээж нэг өртөг зардлыг бууруулж одоо олон хүнд хүртээмжтэй болгож чадсан. За гэтэл зах зээл дээр юу болж эхэлсэн бэ гингүүт одоо нөгөө хэрэглэгч нар өөр зүйл хүсэж эхэлсэн тий. За би нэгэнтээ одоо нөгөө нэг одоо Ford-ын моделийг унжсэн бол одоо миний амьдралын ингээд нөгөө одоо магадгүй үр хөвгтүүд нэмэгдэх. За эсвэл одоо нөгөө орлого хашиг нэмэгдээд ирэнгүүт за эсвэл одоо нөгөө өөр тэрнээс ингээд арай доошоо ангилалт ч юм уу тий. Ингээд ийм одоо юу өөр сонголт хэрэглэгч нар хүсэж эхэлсэн. За гэтэл бол одоо нөгөө нэгдүгээр Henry Ford маань болохоор юу гэж үзсэн бэ гэхээр хэрэглэгч юу гэх нь бол хамаагүй те. Энэ бол одоо бид нар яаж бүтээмжийг нэмэгдүүлж байгаа юм бэ гэдэг дээр төвлөрнө гэдэг дээр бол одоо бусдын үгийг сонсохгүй яг тэр загвараараа бол ингээд илүү үйлдвэрлэлээр тий үйлдвэрлэлээр төвлөрөөд байсан. Тий. Тэгэнгүүт Henry Ford маань болохоор нэг хүүтэй байсан. Ерөнхийдөө амьдралынхаа туршид одоо ганцхан хүүтэй байсан. За тэгэхээр тухайн хүн маань болохоор одоо нөгөө ааваас нь бол арай өөр одоо мэдрэмж өндөртэй. За Henry Ford одоо илүү инженерчлэл, илүү одоо нөгөө механик одоо нөгөө суурьтай байсан бол хүн нь болохоор илүү одоо нөгөө уран зурагт дуртай, урлагт дуртай, за мэдрэмж өндөртэй. За тэгээд хэрэглэгч нар дараагийн түвшний юм хүсэж байна гэдэг ийм одоо сонирхолтой байсан. За тэгэнгүүт одоо нөгөө компани юун дээр одоо нөгөө 22 настай байхдаа хүн бол төлөөлөл удирдах зөвлөлд бол орж ирсэн. За тэгэнгүүтээ 25 настай компани ерөнхийлөгч болж одоо нөгөө одоо компанид ингээд ажиллаж эхэлсэн. За гэхдээ 25 настай ерөнхийлөгч болсон ч стил одоо нөгөө болсон ч гэсэн аавынх нь бол хүч чадал одоо ингээд нөлөөлөл буюу шийдвэр гаргалтын хүч чадал нь байсан. За тэгээ энэ чинээс бол нөгөө одоо үүсгэн байгуулагч бөгөөд одоо өв залгамжлагчийн хоорондын зөрчилдөө ингээд үүссэн байх нь л дээ. За тэгэхээр юуны хүүгийнхэн бол одоо нөгөө тэр мэдрэмжийг дараагийн одоо нөгөө бүтээгдэхүүн хийх ёстой гэдэг энэ одоо нөгөө зүйлүүдийг бол хүлээн зөвшөөрөхгүйгээр бол явж исэн. За тэгээд энээс нь бол болоод бол одоо тухайн үедээ одоо яг оргил үедээ нийт одоо Америкийн зах зээлийнхэн 55% одоо маркет шерийг эзэлж исэн компани маань одоо 10% болтлоо буурж одоо тэгэхээр бүр одоо ингээд эрс буурсан. Яг тэгэхээр өрсөлдөгч нар нь одоо жишээлбэл General Motors гэхэд чинь олон ангиллын, олон өнгөтэй, олон үнийн одоо нөгөө төвшөнтэй одоо машинуудыг сайжруулаад олон машин сануулах илүү одоо нөгөө дараагийн түвшний инновацуудыг хийж ирсэн тий. Тэгэхээр энэс одоо нөгөө харж болохоор зүйл нь бол одоо компани гэдэг бол нэг амжилтандаа одоо цадаж болохгүй тий. Дараагийн одоо түвшний буюу дараагийн үеийнхаа бас одоо үгийг сонсож явах хэрэгтэй гэдэг ийм зүйл байгаа. За тэгээд бас нэг одоо яг энэ үе дээр бол одоо юуны
General Ford-ийн одоо хямралын үе залгамжлалыг хямралын үе болсон гэж үздэг юм лээ. Ягаад тэгэхээр хүүн болохоор 46 наснда нас барсан. Тэгэхээр хүүгийнх нь нас барсан шалтгаан нь болохоор ходоодны харт авдар гэж тодорхойлогдсон. Гэхдээ энийг одоо нөгөө судлаач нар ч юм уу ер нь нөгөө хит дарамттай байсан те. Ягаад тэгэхээр компани дээрээ ерөнхийлөгчийн байр суурьтай байгаа ч гэсэн аавынх нь эрх мэдлийн нөлөөлөл, шийдвэр гаргалтын нөлөөлөл за тэгээд нөгөө өөрийнхөө зүйлийг нөгөө нэг гаргасан одоо амжилтуудаа батлах чадаагүй ч юм уу те. За тэгээд яг энэ үе нь болохоор одоо хамгийн одоо багаар үнэлэгдсэн одоо түүхэнд хамгийн одоо нөгөө дутуу үнэлэгдсэн удирдлагч гэж үздэг юм билээ. За тэгэхээр юуны эцэлийн хувьд болохоор за 22 наснда төлөөд удирдах зүйлд ороод 25 наснда болохоор ерөнхийлөгч нь болж исэн. За гэхдээ одоо гол хийсэн юмнууд нь болохоор одоо Lincoln гэдэг одоо арай нэг luxury брендийг үл нэгтгэж одоо чадсан байгаа даа. Ягаад тэгэхээр бас эсэргүүцэжтэй одоо нөгөө мэдээж одоо нөгөө 1-р Henry Ford-ийн одоо үзэл баримтлал байсан ч гэсэн за зах зээлийг бас мэдэрч ийсэн. За тэгээд Mercury гэдэг брендийг бас бий болгосон. Энэ нь болохоор бас одоо Lincoln-оос арай ингээд доотлын мэдл одоо дундаж давхаргийнханд зориулсан. За тэгэхээр ер нь бол яг тухайн үед болохоор одоо нөгөө гаргасан модель нь болохоор яг ажилчин анги буюу нийт массад зориулагдчихсан байсан. За тэгээд бас тухайн одоо удирдагчийн хийсэн гол юмнууд нь болохоор одоо дэлхийн 2 дугаар дайны үед болохоор одоо Ford-ыг илүү одоо зэвсэг одоо нөгөө онгоц үйлдвэрлэл рүү ч юм уу үйлдвэрлэлийн ингээд нөгөө зохион байгуулалтаа ингээд өөрчилж чадсан гэж үздэг юм билээ. За тэгэхээр харамсалтай 46 наснда бол одоо нас бороод одоо тухайн одоо хүний хэрвээ 20 жилээр урт насалсан бол Ford-ын түүхэл илүү одоо нөгөө өөр байх басан General Motors-тай одоо хийжсэн өрсөлдөөнд бол ингэж ийм хурдан одоо байр суурь бол тавьж өгөхгүй байсан гэдэг ийм үзэл баримтлал бол одоо нөгөө судлаачдын ийм үг байт юм бэл. Тэгэхээр Ford бол ер нь дараагийн үе гарч ирсэн ч гэсэн бас нэг барилаа тавихгүй үзэлцээ хэлсэн байна тийм энэ одоо үе хоорондын одоо тулаан үе хоорондын эрх мэдлийн шийдвэр гаргалтын ч юм уу нөгөө дараагийн үеийг хүлээн зөвшөөрөх гэдэг. За тэгээд маш харамсалтай нь болохоор мэдээж 1-р Henry Ford маань ганцхан хүүхэдтэй байсан. За гэхдээ одоо нөгөө талаасаа гэх юм бол Edison буюу одоо нөгөө хүү маань болохоор 4 хүүхэдтэй байсан. За тэгээд энэ нь өөрөө одоо Ford-ын дараагийн үе одоо тухайн одоо нөгөө 1-р Henry Ford-ийн одоо ач нар нь гэсэн үг шүү дээ. Хүүгийнх нь ингээд 4 хүүхэд нь бол одоо бизнесийг бас дараагийн одоо үе дээр ингээд амжилттай явахад бол нэлээд нөлөөлтөй оролцоотой байсан юм. Тийм байна тий. Тэгэхээр хүү Ford бол өөрөө бол нэлээд юу сайтай те дизайны мэдрэмж сайтай за зах зээлийг мэдрэх сайтай байсан ч гэсэн автаа бас дарагдаад ер нь том хэмжээний амжилтыг бол гаргаж чадаагүйгээр дууссан байна тий. Одоо нэг яг түүхэнд бол үлдэх мэдээж нэг өөрчилж тодорхой хэмжээнд өөрчилж чадсан. За жишээлхэн бол нөгөө Lincoln брендийг бол нэгтгэж чадсан. Mercury брендийг үүсгэн байгуулж одоо нөгөө одоо худалдаж авч одоо нөгөө тийм давхархтай гэж хэлэх үү одоо хэрэглэгч нарт өөр юм сонголтыг бол бий болгож чадсан. За тэгээд үйлдвэрлэлийн зөвхөн машин биш одоо жишээлхэн бол юуны дайнд 2 дугаар дайны үед болохоор одоо нөгөө онгоц үйлдвэрлэл дээр ч юм ингээд оруулж чадсан. Тэгэхээр энэ нь өөрөө ер нь бол одоо нөгөө бас хүн ч гэсэн айгаа маш чадварлаг удирдагч байсан. За гэхдээ яг аавынхаа одоо эрх мэдлийн нөлөөнөөс болоод бол одоо гаргаж чадах потенциалаа бүрэн гаргаж чадаагүй одоо дэлхийн түүхэнд хамгийн одоо багаар үнэлэгдсэн удирдагчаа гэж л үзэгддэг юм л. Маш харамсалтай түүх. Тийм маш харамсалтай. Тэгээд энэ дээр болохоор бас ингэж үздэг юм байна л да. За жишээлхэн бол одоо нөгөө үүсгэн байгуулагчийн хит ийм нөгөө нэг өөртөө ихтэй байдал ч юм уу одоо жишээлхэн бол нөгөө хит одоо нөгөө бие төвтэй байдал гэдэг дээр шинэ үеийн бас хэдид удирдагчийг бол давхар авч үздэг юм лээ. За жишээлхэн бол Steve Jobs тий одоо Apple-ийн үүсгэн байгуулагч шүү дээ тий. Бас их зөрүүд байсан. Тий их зөрүүд байсан. За тэгээд Steve Jobs одоо нөгөө яг компани дээр болохоор хит зөрүүд байснаасаа болоод одоо нөгөө гүйцэтгэх захирлаасаа бол одоо халагдаад за тэгээ буцаагаад одоо гарч ирсэн нь болохоор Steve Jobs-ийн хувьд болохоор яг тэр үүсгэн байгуулагчийн одоо нөгөө өвчин гэдэг юм бол тусч байсан анх бол за тэгээд төлөөлөл өдөртөгсөн хүлээсэн болохоор гүйцэтгэх захирлаасаа халагдаад буцаж гарахтаа одоо за жишээлбэл бол Pixar ч юм уу те Next ч юм уу гэдэг брэндүүдийг одоо компаниудыг хамт одоо үүсгэн байгуулж одоо бүтээлцээд за эргэж одоо 16 жилийн дараа компанидаа эрэхтэй бол одоо төлөвсчихсэн Steve Jobs болж ирсэн гэж үздэг юм билээ. Тэгээ өөр өнцгтэй болсон одоо амьдралыг харах өнцгөнтэй одоо менежментийн төвшин. За тэгээд дараагийн бас нэг одоо үүсгэн байгуулагчийн өвчнөд юу байгаа. За тэр нь болохоор одоо
үс өвчнөж гэж яг үдэ одоо миний зөв гэдэг энэ үзэл баримтлал гэсэн үг шүү дээ. За энэ болохоор одоо нөгөө Uber-ийн үүсгэн байгуулагч Travis гэдэг үүсгэн байгуулагч байна. За тэгэхээр тухайн үүсгэн байгуулагчийн одоо нөгөө гол одоо нөгөө сул тал нь гэх юм бол за миний зөв гэж үзснээсээ болоод компани өсөлт одоо нөгөө хит тэлэлтийн дараагийн боломжууд дээр бол яг одоо нөгөө зөвхөн нэг арга барилаараа яваад байсан. За энэ нь өөрөө тухайн үүсгэн байгуулагчийг бол одоо солих ийм одоо огцорсон. Яг тэгэхээр нөгөө удаан цаашаа үргэлжилж болох байсан ч гэсэн одоо боломжгүй болсон. Яг тэгэхээр дараагийн компани одоо өсөлтийн шатн дээр бол тухайн одоо үүсгэн байгуулагчийн үзэл баримтлал ч юм уу нийцтэй байж чадаагүй гэдэг. За тэгээ бас нэг маш харамсалтай жишээ нь болохоор одоо нөгөө WeWork гэдэг нөгөө coworking space-үүд гэдэг шүү дээ. Тэрний үүсгэн байгуулагч Адам гэдэг одоо үүсгэн байгуулагч байгаа. За тэгэхээр тухайн үүсгэн байгуулагчийн хувьд болохоор бүр бас эсэргээр үүсгэн байгуулагчийн одоо нөгөө миний зөв гэдэг өвчин нь байсан. За гэхдээ энэ нь бол одоо нөгөө бүр фейлер одоо бүтлгүүтлэр дууссан. За яагаад тэгэхээр хит одоо нөгөө эрх мэдлийн төвлөрөл нь бий болоод за компани одоо IPO хийх гээд одоо хөрөнгө оруулагч нарт санхүүгийн тайлан нэрээр танилцуулахад бол за нөгөө хит тансаглал хит одоо нөгөө өөрийн үзэл баримтлалаа гэдэг нөгөө нэг шугамаар явуулчихсан ч юм уу гэдэг ийм зүйлүүд бол зүйлүүдээс болоод за компани бол одоо компани бодит байдал дээр бол сүрсэн ийм юм байгаа. За тэгээд энийг болохоор яг Henry Ford-ийн одоо нэгдүгээр Henry Ford-ийн одоо үүсгэн байгуулагчийн нөгөө гүжүүд байдал гэж хэлэх үү. Энэ болохоор олон ингээд нөгөө одоо ч гэсэн л бизнесийн сургуулиуд дээр үүсгэн байгуулагчийн өвчтнөр бол одоо ийм одоо үүсгэн байгуулагч нар өвдөжээсөө тий. За тэгэхээр энийг бол одоо яаж одоо сайжруулж шинчлэх вэ гэдэг юмнууд бол яригддаг. Ийм кейс бол одоо нэлээд том кейс болж яригддаг байна. Тийм байна. Тэгэхээр хоёулаа ярьсан хоёрдугаар сэдв буюу үүсгэн байгуулагч өөрөө компани асуудал болсон гэдэг нь бизнесүүд маш том сургамж өгсөн үйл явдал болсон байна. За үүний араас байгууллагын шинжилэл гэдэг хэсэг орж ирж байгаа. За хоёрдугаар дайнд дууссан. За Henry Ford-ийн ачгүй болох Henry Ford 2 удирдлага дээр тавигдаж цаашдаа Ford компаниг удирдах авч явах. Одоо энэ чинь гэсэн үг шүү дээ. Нэгдүгээр Henry Ford ч болохоор компани CEO байжгаад хүүн орж ирээд за гэтээ хүүн харамсалтайгаар нэлээд нас орсон. За тэгээд буцаагаад нэгдүгээр Henry Ford одоо компани удирдах жагаад за гэтээ нас нь одоо бол нэлээд өндөр буюу 80-аад настай тий. Тэгээ 86 наснда нас орсон юм билээ шүү дээ. За тэгэнгүүт одоо нөгөө ач хүүн дараагийн үеийн одоо удирдахч болж орж ирж байгаа. Заламжлал орж ирж байгаа. 28 наснда Ford компаниг удирдах. За албан тушаал дээр орж ирж байгаа. Хоёрдугаар Henry Ford шүү дээ. Хоёрдугаар Henry Ford. За хоёрдугаар Henry Ford бол аав өвөө хоёроосоо бас өөр хүн байсан. За өвөө бол мэдээж тэ сая ярьсанчлан үйлдвэрлэлийн процесс за тэгээд үйлдвэрийг хэрхэн бага хугацаанд ашигтайгаар ажиллуулах уу гэдгийг мэддэг хүн байсан бол аавынхын хувьд бол илүү дизайн болон тэ зах зээлийг мэдрэх мэдрэмж өндөртэй хүн байсан гэж. За тэнгуүл Henry Ford бол илүү тоо статистик дээр суурилсан би мэдэхгүй гэдгээ хэлж чаддаг хүн байсан гэж үзэж байгаа байхгүй. Тэгэхээр тухайн үед болохоор Ford компани нэлээд уналтанд орсон байсан. За удирдлагын багийн бүтэц за тэгээд соёлын хувьд ч гэсэн уналтанд орсон байсан үе. За энэ үед 2 дугаар дайнд алба хааж исэн нис хонгоцны бүрэлдэхүүн удирдлагын бүрэлдэхүүнийг 10 хүнийг оруулж ирээд Vizkids гэдэг нэртэй шинэ удирдлагын багийг бүрдүүлсэн юм лээ. За энэ болохоор одоогоор бол шинэ тузыг оруулж ирж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүс нь өөрсдийн гэсэн юутайгаар үүрэг даалгавартайгаар за статистикуудыг гаргадаг. За үйлдвэрлэл яг яаж явагдах ёстой гэдэг дөрвөн журмыг тогтоодог. За байгууллагын одоо хүний нөөц маркетинг ч юм уу те янз бүрийн албатуудыг үүсгэж явж байгаа. За тэгээд өмнө за зах зээл нэг иймэрхүүл байх. Эсвэл бол ингэх ёстой доо гэсэн таамаг дээр илүү их шийдвэрийг гаргадаг гэсэн бол одоо тоо статистик дээр шийдвэрийг гаргаж эхэлж байгаа гэсэн үг. Тэгэхээр нэг хүний удирдлагын доор биш 11 хүн хамтдаа удирдах эхэлж байна. Нэмэлтээр статистик хараад за зах зээлийн ийшээ чиглэж чинь бид нар ийшээ явах хэрэгтэй байна гэдэг илүү статистик дээр суурилсан системийг бүрдүүлж эхэлсэн. За энэ нь бол ер нь компаниг дампуурлын ирмэг дээр өссөн компаниг маш амжилттай болох эхлэл байсан. За үүний араас 1956 онд олон нийтийн хувьцаат компани болж байгаа. IPO. Одоо нөгөө 2 дугаар Henry Ford удирдах IPO хийсэн байна шүү дээ. За тэгэд Эцэл бас нэг уналтын үе орж ирсэн. Үнтэй зэрэгцээд. За 1950 оны сүүл 58 онд гэдэг баха. Эцэл гэдэг шинэ машиныг зах зээл дээр санал болгосон. Одоо аавын нэрээр нэрлэгдсэн шүү дээ. Аавын нэрээр нэрлсэн. Тухайн үед болохоор энэ бол одоо машины салбар дээр гарсан хамгийн том уналт, хамгийн том фейлүүдийн нэг гэж яригддаг юм лээ. Яг тэгэхээр зах зээлийн буруу мэдэрсэн. За маркетингийн хит цөмөрлөж ерөөд орсон гэж байгаа байхгүй. Цөмөрлөлд орсон, хит хүлээлт үүсгэсэн. За 2 дугаар дайн дуусаад хүмүүсийн ер нь эдийн засаг тэгтлээ сайн сэргэж эхлээг байсан. За хүмүүс
манайд болохоор бодохдоо за энийг ийм илүү лагшри зэрэглэлийн машиныг хүмүүс сонирхох бах гэдэг үндсэн дээрээс тэр машиныг гаргацсан. За тэгээд одоо хэвлэл, сонин сурчлагаа бүх юмар энэ машинаа бөмбөгцсөн гэж байгаа. За ингээд амар машин гарлаа. Тэгээ яг танилцуулсан чинь бос машинаас ялгарх юм байгаагүй. Дизайны үед хүртэл хүмүүст гологдохоор ийм уртлын саралжин төмрөнд хит данхаасан ч юм уу те. За тэгээд хитрхийн өндөр үнэтэй ч юм уу гарч ирээд хүмүүсийн таашаалыг харах хүртэж чадаагүй. За энэ нь бол тухайн компаниг бас нэлээд эвгүй байдалд оруулж исэн уналтуудын нэг. За үүний араас 1964 онд Mustang гэдэг машиныг санал болгосон. Одоо хүн болгоны мэдэх Ford Mustang. Бараг зарим хүмүүс Ford гэхлээр Mustang гэдгээр нь зөвлөдөг баг тий. Залуу үе рүү чиглэсэн. За энэ бол жинхэнэ залуучуудын мөрөөдлийн машин болсон. Маш их амжилтыг олсон. За ягаад гэхлээр 64 гэдэг чинь дайн дуусаад нэлээд их хугацаа өнгөрөөцсөн тий. За тэнгуүтэл залуучууд дайны дараах сэргэлтээс залуу хүмүүсийн төрөлд нэмэгдээд залуу үе 64 онд гараад ирсэн байсан гэсэн үг. Тэгэхээр аав ээжийн унж байгаа юм пикап ч юм уу те эсвэл бол ийм том оврын машинаас арай ч өөр юм үсээд идэг. Гэхдээ лакшри хүмүүст гоё харагдах машиныг залуучууд үсээд эхэлсэн. Тэр үед спорт загварын лакшри том мотортой гоё машиныг санал болгосон байгаа байхгүй. За энэ бол Ford-ыг цаашаана одоо амжилтанд хүрэх хамгийн том шатуудын нэг болсон гэж үздэг. Mustang машиныг зах зээлд санал болгосноор. За тэгвэл нөгөө IPO-тэй хамааралтай бас нэг айгуу сонирхолтой юм байгаа. За Ford-ийн IPO болохоор ер нь бол тухайн үед бол Америкийн түүхэнд хамгийн том IPO байсан гэж үздэг. За тэгээд мэдээж нөгөө 2 дугаар Henry Ford болохоор компанид одоо нөгөө шинэ менежментийн баг одоо оруулж ирсэн биз дээ тий. Тэгэхээр энэ нь болохоор компани одоо нөгөө өнөөгийн түүхэндээ одоо болтол тэр нөгөө Ford-ийн одоо үүсгэн байгуулагч гэр бүл одоо саналын эрх мэдэлтэй ингээд оролцоотой байгаа энэ одоо нөгөө шилжилтийг тавьж чадсанаараа бол нэлээд том давуу талтай. За тэгэнгүүтээ одоо IPO нь болохоор 56 онд хийгдэхэд бол гол андрейтер нь бол Goldman Sachs оролцсон. За тэгэхээр Goldman Sachs-ийн одоо нөгөө яаж одоо илүү хүчрхэг одоо хамгийн одоо сайн одоо инвестмент банк болсон бэ гэдэг одоо үүсэл хөгжлөн ч гэсэн Ford-ийн IPO-тэй бол хамааралтай гэж үздэг юм билээ. За тэгэхээр тухайн IPO нь болохоор одоо яг Америкийн түүхэнд хамгийн олон андрейтерийн компани одоо нөгөө мэрэгжлийн компаниуд оролцсон ийм IPO болсон юм билээ. За би энэ ч бас нэг тоо баримт бол гаргачихсан байгаад байгаа. За тэр нь болохоор 205 одоо үндэсний компани буюу брокерийн компани оролцсон. За тэгээд яг Henry Goldman Sachs одоо нөгөө бүх одоо өөртөөхөө дорж ихсэжээс 59 андрейтерийн компанитай бол одоо нөгөө хамтарч яг андрейтер хийсэн. За өнөөдрийн байдлаар бол нэг яг энэ цаг хугацаанд ч тий хамгийн том IPO өндөрлөхөд нэг өсрээд 7-оос 10 одоо андрейтерийн компанид оролцдог бол за тухайн үед болохоор одоо ер нь Wall Street дээр үйл ажиллагаа явуулж байгаа баг бүх компани одоо боломжтой бүх компаниуд оролцсон. За тэгээд ингэснээр одоо тэрний лид хийснээр Goldman Sachs-ийн бас одоо амжилтын одоо эргэлтийн гүшүүрэг бол цэг болж чадсан гэж бол үздэг юм билээ. Тэгэхээр маш том IPO биш. Маш том IPO. За тэгээд энэ IPO-ыг одоо нөгөө зөв хийснээр одоо жишээлхэн бол одоо яг эдийн засгийн шеэр нь бол юуны хувьд бол economic ownership буюу гэдэг зах зээл дээр нийт гаргасан хувьцааныхан болохоор Ford family өнөөдөр 4% эзэмшдэг. За гэхдээ одоо нөгөө controlling буюу одоо санал өгөх одоо ирэх одоо энэ ч нөгөө нэг 2-3 layerтэй байгаа шүү дээ. Тэгэхээр эннийхэн болохоор 40% бол Ford family өнөөдөр стил эзэмшиж байгаа. За тэгэхээр энэ гаргалгаа буюу энэ эхлэлийг бол одоо Henry Ford 2 тавьж одоо өгсөн. За тэгээд менежментийн багийг ownership-ээс ялгаж өгсөн нь өнөөдрийн одоо 120 жилийн түүхтэй компаниг одоо ингээд бий болгоход бол одоо стил ингээд байж байгаад нөлөөлж байгаа бол хамгийн том одоо хөшүүргээ гэж үздэг юм бэл. Мэргэжлийн менежментийн баг ownership одоо нөгөө үүсгэн байгуулагчийн гэр бүл хоёрыг одоо ялгаж өгсөн энэ одоо IPO-ны одоо бас нэлээд том хэсэг нь одоо яг зорилго нь бол хэрэгжсэн. Тэгэхээр 2 дугаар Henry Ford-ийн хийсэн бас энэ шинжилт нь бизнесийн зах зээл болон тухайн өөрийнхөө бизнесийг маш том болж өсөн тэлэхт нь хамгийн том хөшүүрэг болсон үйл явдлаас байх гэдэг тийм. За үүний дараагаас юу болов? За одоо болохоор дараагийн хэсэг нь болохоор ер нь бол Японы цохилтын үе гэж байгаа. За Япончууд Америкийн зах зээл рүү одоо Японы автомашин үйлдвэрлэгч нар Америкийн зах зээл рүү одоо орж эхэлсэн. За гэтээ энэ болохоор ер нь бол одоо 1970 оноос л ингээл аюул ойртоод эхэлсэн юм байна л да. За ягаад тэгэхээр нөгөө эдийн засаг дээр одоо бензин нэлээд үнэтэй болсон, ойл нэлээд үнэтэй болсон. За тэгэнгүүт одоо нөгөө том мотортой бензин шатхууг зарцуулдаг автомашины одоо хэрэглэнээс илүү хэрэглэгч нар юу хүсэж байсан бэ гэхээр арай одоо овор хэмжээ багтай бензин шатхуун баг зарцуулдаг эдийн засгийн ашиг одоо арай өндөртэй ч
юм уу те. За тэгээ олон сонголтын юм хүсч эхэлжсэн. За тэгэнгүүт одоо 80 оноос болохоор Японы автомашин үйлдвэрлэгч за жишээлх юм бол Toyota Motors за тэгэнгүүтээ Honda, Nissan зэрэг компаниуд бол Америкийн зах зээл рүү машинуудаа ингээд санал болгож эхэлсэн. За тэгтэл Ford тухайн үед одоо яг Ford-ийн менежмент баг нь ч юм уу те. За Америкчууд бол одоо яг дотоодын үйлдвэрлэлтэй бол үнэнч байна гэдэг ийм одоо дотоод ихтгэл үнэмшил нь бол хит ингээд давмгаалсан. За гэтэл эргээд юу болсон бэ гэсэн чинь одоо Америкийн одоо иргэдэн болохоор зөвхөн үндэсний үйлдвэрлэл гэхээс илүү үн цэнийг те одоо ямар үн цэнтэй байх вэ гэдэг зүйлийг бол эрхэмлж гарч одоо нөгөө ирсэн байгаа. За гэтэл одоо Toyota Motors-ын за тэнгуүтэй Honda, Nissan-ы одоо зөвхөлтүүд бол нэлийн хүчтэй бол ирээд одоо компани бол дараагийн үеийн одоо савлгаандаа ингээд орж ирсэн. За гэтээ энийг эргээд одоо компани менежментийн баг бол одоо эцсийн дүндээ бол хүлээн зөвшөөрөв. За Япончууд бол илүү одоо нөгөө системтэй за процесстэй за алдааг одоо гарахаас өмнө дизайн дээр нь үйлдвэрлэлийн процесс донд бол одоо илрүүлээд одоо сайжруулад илүү одоо найдвартай тэ хямд үнэтэй за тэгээд шатахуун баг зарцуулдаг энэ одоо автомашиныг бол санал болгож байгаа нь бол одоо бидний ингээд ялагдлын үндэс болж байна гэд эргээд одоо Япончуудаас сурахаар инженерүүдээ за тэгээд одоо нөгөө менежментийн багаа бол Япон руу ингээд явуулсан байгаа. За энэ нь өөрөө ингээд нөгөө өрсөлдөгчөөс сурах гэдэг асар том юм хөдөлгөөн болоод за тэгээд зөв сурч чадсанараа тий одоо нөгөө алдаагаа хүлээн зөвшөөрснөөрөө одоо өрсөлдөгчөөснөрөө сурснараа эргээд одоо буцаагаад одоо зах зээлийн хувь хэмжээг бол нэмэгдүүлж чадсан. За тэгээд энэ дээр бас нэг айгүй сонирхолтой юм нь болохоор ингэж хэлсэн мэсэн одоо Warren Buffett тэгээд дэлхийн одоо бас л хамгийн алдартай хөрөнгө оруулагч байлаа шүү дээ тий. За тэгэхээр тухайн хүн болохоор за Ford-ийн одоо Япончуудад ялагдсан одоо ялагдал нь тий тухайн үедээ болохоор ямар нэгэн байдлаар бүтээгдэхүүний бол ялагдал байгаагүй системийн ялагдал тий. За тэгжсэн соёлын одоо нөгөө ялгаа байсан. За Япончууд бол юмыг ингээд илүү детальны цаг хугацаанд нь хийдэг байсан бол энэ ч бол одоо соёлын ялгаа явсан. За Ford одоо үйлдвэрлэлийн хэрвээ дараа нь алдаа гарах юм бол засъя гэдэг одоо ийм одоо соёлтой байсан байх нь л дээ. За тэгээд за үйл явдлаа бол илүү одоо нөгөө нэг наривчилж чаддаг байсан Япончууд. За тэгэхээр энэ бол ингээд нөгөө соёлын бол асар том ингээд ялгаанаас болоод одоо зах зээлийн маркет шеэр бол одоо Япончуудад алдаж гарч ирсэн гэсэн. За гэтээ энэ үеийг бол одоо бол эргээд өрсөлдөгчөөс сурж за нөгөө талаасаа гэх юм бол үйлдвэрлэлийн процесс жишээлбэл гаргалтын юмнуудаа бол сайжруулж чадсанараа бол даван туулж чадсан. Тэгэхээр өрсөлдөгчөөсөө сайн зүйлийг нь сурч өөрсөндөө хэрэгжүүлж чадсан байна тий. Яг үнэ. За энэ үедэр бол бараг унангаа алдсан шүү тий. Тэгэхээр ямар олон унсан. Одоо энэ үл бас нэлээд том ингээд уналтын үеийн байж л байсан. За гэтээ бол одоо нөгөө сурж өөрийнхөө алдааг хүлээн зөвшөөрсөн гэдэг бол одоо эргээд одоо эргэн эрэлтийнх нь бүлцэг л болсон юм билээ л дээ. Одоо гэхдээ эндээс ингээ харахад хоёулангийн подкастууд дээр Японы бизнес Америкийг эзэлсэн гэдэг бас түүхүүд нэлээд их дурддагч шүү те. Пүүсний зах зээл дээр, камерын зах зээл дээр одоо ингээд авраг байсан автомашины салбарт нь хүртэл орж ирээд гахуулаад эхэлсэн гэдэг чинь Япон бас айгүй том брэнд, айгүй том бизнесийн яалтчгүй Япончуудын нөгөө ажиллах арга барилын соёл за тэгэхээр нөгөө чанар номер 1 гэдэг асуудал бол байгаад байгаа юм л та тий. Тийм байна. За үүний араас Alan Mulally гэдэг CEO-гийн үе орж ирж байгаа. За одоо ч наад чинь болохоор юу гэсэн үг ч дээ 2006 онд ирж байгаа гэсэн үг шүү дээ. За энэ үед бол Ford Motors хитрхи том болсон байсан. За би энийг ер нь уншаад ингээд судалж байхдаа надад бол манчин гүрэнтэй ойролцоо санагдсан. За одоо манчин гүрний мөхөл бол хоосон дуутай сав гэж нэрлэдэг юм лээ шүү дээ. Гаднаасаа харахад маш том эзэн түрэн байгаад байгаа. Дотроо бол хагаралтай систем байхгүй. Хүмүүс нь ингээд юунд итгэсэн, авилгад итгэсэн ч юм уу те. Ford-ыг тэглэж байгаа юм шүү. Байсан. Тэрнтэй адилхан Ford-ыг харахад гаднаасаа бол маш том засаглалтай том компани. Дотооддоо бол олон компаниудыг өөрцөө нэгтгээд авцсан. За жишээ нь Jaguar, Volvo зэрэг дэлхийн томоохон компаниудыг нэгтгээд авцсан. За тэгэнгүүтлээ олон твүүдэд, олон улсуудад салбаруудаа барьшуулсан тий. Тэгэхээр Америкийг хариуцсан, за Европ ТV-г хариуцсан, Аз ТV-г хариуцсан гэдэг том салбаруудыг барьшуулсан маш олон ажилчинтай болцсон. Тэнгүүт буцаагаад нөгөө талдаа тэр олон ажилчид өөрөөсөө хамгаалах соёл дотор нь тогтцсон багтсан. Тэгэхээр өөрөөсөө алдааг өөрөөсөө хүлээж чадахгүй. Энэ манай алдаа биш. Бид нар болоод байгаа эдний алдаа юм шүү гэдэг дотоод юм юутай бодлонтой болоод эхэлсэн байсан үе. За энийг ерөнхийдөө засахаар юг
Алан Муллэ гэдэг CEO ярьж байгаа. Одоо гадны CEO гэсэн үг тийм. Алан Муллэ болохоор Боингоос ирсэн тийм. Боингоос ирсэн. Автомашины салбараас биш онгоцноос хүрээд ирж байгаа тийм. Боингоос ирсэн. Боингийн инженер байж байгаад тэгээд удирдах төвшөнд ажиллаж байгаа хүрээд ирсэн. Тэнгүүтэл автомашины салбарыг ийм байх ёстой доо гэдэг өнцгөөс биш. Ер нь онгоцны салбараас ирсэн илүү давуу тал болсон. Яг тэгвэл онгоц бол маш олон хүний амь настай холбоотой маш нарийн деталаар ажиллах ёстой салбар байдаг. Тэгэхээр тэр ч утгаараа хүмүүс алдаагаа нууж нэгэнлүү чихнэ гэдгээсээ илүүтэйгээр буцаад өөрсдөө алдаагаа хүлээх тэр алдааг маш сайн процессор засварлах гэдэг соёлыг маш сайн суралцсан байсан давуу тал болсон. За ирээд хэрэгжүүлсэн хөтөлбөр нь бол One Ford буюу бид нэг Ford гэдэг хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. За энэ нь альч төвд ажиллаж байгаа, альч салбар үйлдвэр дээр ажиллаж байгаа хүн болгон Ford-ийн ажилчтай. Тийм болохоор нэг системээр ажиллана, нэг байдлаар тайлагнана, нэг байдлаар алдаагаа засна гэдэг системийг хэрэгжүүлж эхэлсэн. За 7 хоног болгоо удирдлагын багийн хурал хийдэг. За тэрэн дээр ийм 3 өнгийн маркер өгдөг юм л дээ, тийм. За одоо биднэрт гарч байгаа асуудлыг яаралтай, дунд зэргийн, за тэгээд энгийн асуудал багтай гэдэг ийм 3 өнгөөр тэмдэглээ гэдэг ногоон нингийн улаан маш яралтай асуудалтай гэсэн. Тэгэхэд анх орж ирж байгаа удирдлагын багийн хүмүүс бол бүгд өөрсдөө бүр ингэ ном ногоон орж ирдэг гэсэн гэж байгаа байхгүй. Нэг ч улаан байхгүй. Тэгээ ягаад та нар ногоон мах гэхээр бидэрт ямар асуудал байхгүй. Эдний алднаас ирж байгаа. Эсвэл эдний үйлдвэрээс ирж байгаа асуудал гэдэг хоорондоо дотоод маргалдаа ихтэй. Тэгсэн чинь нэлээд хугацааны дараа анхны хүн улаан орж ирсэн гэж байгаа. Энэ ер нь манай асуудал юм байна гэдэг. Тэр үед бол бүгд зэмлээгүй нь захирал маань зэмлээгүй алгадчихсан байгаа байхгүй. За энэ ер нь бол хамгийн зөв шийдэл байна. Тэгэхээр бүгдээрээ энийг нь нийлээ засъя гэдэг системийг гаргаж ирсэн. Тэгэхээр бид нэр муулаад энийг ер нь бол бид нар ингээд улаанаар тэмдэглээтэй манай алдаа байна гэдэг бидний муу биш юм байна. Бүгдээрээ нийлээ засаж болох юм байна гэдэг утгаараа үйлдвэр тэрэн дээр нэгдэж эхэлсэн. Тэгэхээр удирдлагын багаас ахуулаад өөрсдөө алдаа хүлээдэг. За тэргээ засварлах гэж хамт ажилдаг болоод эхэлж байгаа. За үүний араас санхүүгийн хувьд бол нэлээд хэцүү байдалд орсон. Алдагдaltaй ажиллаад эхэлсэн байсан. Тэгэхээр 2006 онд 23.5 тэрбумыг өөрийн хэрэгслээр босгох ихсэн байгаа байхгүй. 2006 онд жишээлбэл компани юм байсан байна л да. 12.7 тэрбумын алдагдaltaй үр зээл маш өндөртэй. За зах зээлийн хувь хэмжээгээ алдчихсан. Энэ үед болохоор одоо гадны удирдлага буюу одоо Боингд ажиллаж байсан ирцгэн байх нь шүү дээ. За тэгэхээр одоо буцаагаад яг энэ дээр одоо нэг санхүүгийн хөшүүргүүдээ одоо өвдөд эхэлчихсэн байсан компани дээр капитал босгож эхэлсэн байх нь шүү дээ. За энэ үедээ бол Ford өөрийнхөө лого хүртэл барьцаалж ирсэн гэж байгаа. За. Тэгэхээр 100 гаруй жилийн настай брендийн логогоо барьцаалаад зээл авч ирсэн. За энэ бол зах зээл дээр хүмүүс болон хөрөнгө оруулагчдад маш их айц төрүүлжсэн. За ер нь бол Ford бараг дампуурах гэж байгаа юм шүү. Өөрхөн лого хүртэл барьцаал нэгдэж эднэгчд юу ч хөлцсөн юм шүү гэдэг айцыг төрүүлжсэн. За энэ санхүүжилт амжилттай босгож байгаа. За үүний араас хит олон брендийн төвлөрлүүд болон ажиллах хүчний цомогтол хийж гисэн. 10,000 цагаан захтай ажилчдыг халсан. За өөртөө байсан тэр авцсан байсан лакшри брэндүүдээ баг багаар зарж эхэлсэн. Одоо нөгөө Volvo, Jaguar, Range Rover зэрэг брэндүүдийг зарж эхэлсэн. Тэгэхээр өөр ингээд усуудтай чинь Америкт өөр төрлийн өөр машин санал болгоно, Европт өөр машин санал болгоно гэдэг нь үйлдвэрийн төвөгжилт. За тэгээд ажиллах хүчний болон үйлдвэрлэлийн процесс эрэхт маш их хүндрэл учруулжсэн болохоор энийг бид нэр зүгээр л Ford, бид нар нэг Ford тэгэхээр Ford-ийн төлөө ажиллана гэдэг байдлаар бус брэндүүдээсээ гараад амжилттай санхүүжилт босгоод за удирдлагын багаас зэгслээд эхэлсэн. За энэ яг ямар давуу талыг олгосон бэ гэхээр 2008 онд тулгарч байгаа тийм бидний мэдих дэлхийн том хямралын нэг санхүүгийн хямрал. За энэ үед бол энэ болохоор дараагийн бэлтгэлтэй орсон байна тийм. Окей. За тэгэнгүүт одоо ер нь бол дараагийн мэрэгжлийн гүйцэтгэх захирал ирээд бол одоо бодлогыг бол одоо ер нь бол өвдөд эхэлсэн байсан компанид бол бодлогоо бол нэлээд шинжилж гисэн байх нь шүү дээ тий. Одоо компани маань одоо 12 тэрбумын алдагдaltaй тий. За тэгэнгүүтээ бүр хит том орчихсон өстөр болчихсон ийм компани дээр бол бодлого одоо дараагийн одоо стратеги хэрэгжүүлээд 23.5 тэрбум долларын одоо их усүр бол босгоод эхэлчихсэн байсан тий. Босгочихсон байсан хөрөнгө оруулагчнаас тий. За тэгээд 2008 оны хямралыг энэ компани түүхэн дээр одоо 2008 оны хямрал дээр бол ер нь бол одоо унах нэ гэдэг одоо нөгөө хямрал явагдангууд чинь ингэсэн үг шүү дээ. Зах зээл өөрөө ингээд мөнгөгүй болж байгаа. За зах зээл мөнгөгүй болонгууд үйлдвэрлэлүүд үргэлжүүлэлтээ хийхэд зогсоож байгаа. За дилерүүд дээр машин байхгүй болчихсон. Нөгөө талаасаа гэх юм бол хэрэглэгч нар одоо нөгөө банк санхүүгийн байгууллагууд зээлээ хомчихсон учраас хэрэглэгч нар л одоо
автомашин худалдаж авах нь багасаад илүү одоо нөгөө нэг борлуулалт нь багасаад ирэнгүүт чи автомашины одоо нөгөө нийт одоо чейнэрэн буюу одоо тойргоороо тий одоо нөгөө бүх одоо оролцоонд энэ одоо нөгөө үйлдвэрлэл, хангааны нийлүүлэлт, борлуулалтын дээр оролцож байгаа бүх талууд бол хямралд өртөөд өгсөн энэ 2008 оны санхүүгийн хямралаас. За тэгтэл 2008 оны санхүүгийн хямралыг одоо энэ компани амжилттай давсан гэдгээрээ бол одоо айгүй олон юмны жишээ болж одоо явдаг бахан. За тэгэхээр энэний одоо гол одоо нууцсан ч юм уу гол одоо давуу тал нь компани одоо бусдаас илүү төрүүлээд одоо өвтчихсэн байсан тийм энэ дээрээ зориулаад гадны одоо нөгөө чадварлаг удирдагчийг бол компанид урьж авчирчихсан байсан. За тухайн удирдагчид одоо хэрэгжүүлсэнээс бодлого маань болохоор 2008 онд ч гэсэн үргэлжлээд явсан. За яг энүүгээр нь бол одоо 2008 оны хямралыг бол хамгийн амжилттай даваад одоо ашигт ажиллагаа руу орж ирсэн компани гэж үздэг юм байл да. Түрүүний чиний ярьсан нөгөө нэг One Ford гэдэг энэ бол одоо хамгийн том одоо компанид ажил буй стратегийн зөв алхам болсон. За тэгэнгүүтээ одоо нөгөө хэрэггүй зүйлүүдээ зараад хэрэггүй одоо нөгөө хэд төвлөрлийг саармагжуулсан юмудаа зараад гол main cycle буюу одоо нөгөө гол хэсгтэрээ төвлөрч ирсэн. За энэ нь өөрөө одоо компани бол нэлээд том асуудал одоо нөгөө давуу тал болсон гэж үздэг юм лээ. За тэгээд 2008 оны хямрал болоход бол одоо төрөөс бол одоо бусад ерөнхийдөө нэлээд олон одоо автомашин үйлдвэрлэгч нарыг бол дэмжих санхүүжилт олгож эхэлж байсан. За гэхдээ яг энэ цаг хугацаанд дээр л Ford одоо төрөөс санхүүгийн дэмжлэг аваагүй гэдгээр нь бол хэрэглэгч хөрөнгө оруулагчийн бол итгэлийг бол нэлээд сайн одоо итгэлийг олж авсан юм байгаад байгаа. За тэгэхээр тухайн одоо нөгөө 23.5 тэрбум одоо татчихсан байгаад байгаа шүү дээ. Их усүр татчихсан байгаад байгаа. Тэгэхээр энийг зөв ашигласнараа давж чадсан гэж үзээд байгаа. Тэгэхээр зөв ашиглахдаа юу хийсэн бэ гэхээр нэгт нь бол мэдээж одоо нөгөө тулгараад байгаа асуудлуудаа зэгцлэх. За энэ нь болохоор одоо за жишээлбэл бол хангааны нийлүүлэгч нарт төлбөрийн цаг хугацаанд төлөх, ажилчдаа төлбөрийн цаг хугацаанд төлөх 2008 оны хямрал болоод санхүүгийн байгууллагууд одоо нөгөө эцсийн худалдаа авахч нарт зээл өгч чадахгүй байхад одоо нөгөө Ford Credit гэдэг одоо үйлчлэгээ илүү сайн ингээд идэвхжүүлж чадсан тий. За тэгээд дараагийн нэг юм нь болохоор нөгөө хэрэггүй зүйлүүдээс салах гэдэг. Одоо ер нь бол байгаа зүйлээ цэгцлэх гэдэг дээр бол нэлээх хэмжээгээр олон зүйлд анхаарал тавьсан тий. Зарцуулж чадсан. За тэгээд дараах нь болохоор өсөлт хөгжил рүүгээ зарцуулсан. За өсөлт хөгжил рүүгээ зарцуулсан гэдэг нь болохоор санхүүгийн хямрал болоод ирэнгүүт одоо өрсөлдөгч байгууллагууд, өрсөлдөгч одоо нөгөө үйлдвэрлэлүүд нь болохоор судалгаа шинжилгээнд зарцуулж байгаа дараагийн одоо нөгөө ирээдүйдээ зарцуулж байгаа мөнгнүүдээ бүгднийг хомж эхэлсэн бол за Ford энэ үед бол одоо ирээдүйд зарцуулж байгаа дараагийн үедээ одоо зарцуулж байгаа мөнгөө бод хомж эхлэхгүй харин одоо нэмэгдүүлж чадсан те хөрөнгө оруулалтаа. За энэ нь болохоор одоо яг одоо судалгаа шинжилгээнд зарцуулсан тухайн үед зарцуулсан хөрөнгө оруулалт нь компани одоо нөгөө эргэлтийн цэг болж чадсан гэж үздэг юм билээ. Бусад ирээдүйд орсон хөрөнгө оруулалт болоод шүү дээ. За тэгээд энэ дээр ингэсэн байгаа даахгүй. За мэдээж нөгөө нэг юуны санхүүгийн нөөцийг бүрдүүлсэн. Одоо тухайн одоо мөнгөөр те. За тэгэнгүүтээ шинэ бүтээгдэхүүний хөгжүүлэлтэнд бол зарцуулж чадсан. За шинэ бүтээгдэхүүний борлуулалтын санхүүгийн хямралын дараа бол одоо компаниг ашигт ажиллагаанд хүрэх нэлээд том хөшөөрөг болсон. За тэгээд үйлдвэрлэлийн бүтцийн өөрчлөлтийг бол одоо санхүүжүүлж чадсан. За ягаад тэгэхээр нөгөө олон салангад байсан үйлдвэрлэлүүдийг илүү одоо нөгөө төвлөрсөн нэг Ford гэдэг юу руу зарцуулж чадсан. За тэгээд буцаагаад одоо нөгөө хямралын үед итгэлийг одоо хөрөнгө оруулагч нар бөгөөд одоо эцсийн хэрэглэгч нараас итгэлийг авч чадсанараа бол одоо илүү одоо байж чадсан гэж үздэг юм бэл. Тэгэхээр гэрийн далуураас яасан бахан байна. Хоёрт хамгийн чухал азтай байсан тийм. Энийг ер нь бас азтай байсан гэж үздэг. Өвдөл үзсэн байсан байна тийм. Тийм. Ер нь эхлээд одоо өрсөлдөгчнөөсөө илүү төрүүлээд өвдчихсэн. За тэгээд ер нь одоо жишээлхэн бол хямрал болно гэдэг чинь өрсөлдөгч нарт нь ч юм уу одоо их усрын өртөг бүр нэмэгдэж байгаа. Их усрын одоо нөгөө санхүүгийн байгууллагууд ч одоо санхүүжилт гарахгүй. Тэгэхээр буцаагаад нөгөө өрсөлдөгч нарын за жишээлхэн бол General Motors ч юм уу те Chrysler эднэрт нь болохоор их усрын ингээд баг болоод ирэнгүүт чи өрсөлдөөний хурдыг бол Ford-од хамаагүй даваа талыг олгож чадсан байгаа юм л да. Тэгэхээр санхүүжилт одоо ямар чухал юм те яг зөв байршил дээр байх гэдэг асуудал бол айгу чухал аж таарч байгаа юм л да. Энэ дээр авсан компани санхүүжилт. Компани дараагийн түвшинд гаргасан байна те. За ингээд 2008 оны хямралыг бол одоо компани амжилттай даваад за тэгээд
ингэсэн байгаа. 2009 онд болохоор компани цэвэр ашиг бол одоо нөгөө 6 онд ч 12 тэрбумын одоо алдагдaltaй байсан компани 2009 онд бол жилийн дүнгээр бол 6.6 тэрбум төгрөгийн одоо цэвэр ашигтай компани болж чадсан. За тэгэхээр энэ бол одоо нөгөө шинэ үеийн машинуудынх нь одоо борлуулалт зах зээл дээр бол байр суурь зах зээл эзлэх байр сууриа нэмэгдүүлж чадсан. За тэгээд тийм эднэр бол ингээд нөгөө нэлийн сайн нөлөөсөн баг та. За дараагийн бүлэг бол орчин үеийн Ford. Одоо энэ чинь орчин үеийн Ford гэдэг маань болохоор хэдэн оноос гэсэн үг? 2020-оос 2025. Ер нь бол өнөөдрийг хүртэл гэсэн үг. За 20-с гэдэг чинь. За тэгвэл энэ одоо 2018 онд чинь нөгөө Tesla байгуулагдсан шүү дээ, тийм. Тэгэхээр ер нь бол Tesla байгуулагдаад энэ одоо машины одоо үйлдвэрлэгч нарын энэ тоглоомын дүрмийг бол амар өөрчилсөн байгаад байгаа, тийм. Одоо Tesla-г бол гэхдээ автомашин үйлдвэрлэгч гэдэг одоо англи руу н ороод ингээд зах зээлийн судалгаа хийх юм бол ямар ч одоо боломжгүй байгаа даа. За тэгэхээр яг энэ дээр болохоор хөрөнгө оруулагч нар илүү одоо жишээлх юм бол Tesla-г одоо зөвхөн одоо автомашин үйлдвэрлэгч биш одоо өндөр өсөлттэй технологийн компани гэж үздэг учраас бол за бидэд бол ердөөсөө юунд оруулаагүй автомашины одоо тухайн компани өрсөлдөөнд бол оруулаагүй яадаг. Тий. Tesla ер нь гэхдээ ингээд орлогоор нь ч юм уу аваад үзэх юм бол хамаагүй өндөр болчиход байгаа юм тий. Тэгэхээр яг тэрэнд нь оруулаагүй байгаа. За яг саний хэлсэнчлэн одоо Tesla гарч ирээд цахилгаан машины ир үе ихэлсэн. За энэ бол одоо уламжлалт машин үйлдвэрлэгчдэд маш том толгойн өвчин болж байгаа. Буцаад том гэрийн талбар болж байгаа. За энд бол Ford ер нь орох гээд хичээгээд за тухайн үед нь одоо хүртэл ер нь бол бас алдагдaltaй яваад байгаа. За ягаад тэгэхээр ер нь Ford-ийн одоо баримталж байгаа зарчим бол уламжлалт мотортой машин болон цахилгаан машиныг хамтд нь авч явна гэсэн стратегтэй байгаа. За үүгээр бол алдартай том машинуудаа уламжлалт мотортойгоор нь үйлдвэрлэж байгаа. За мөн одоо Mustang Mach-E болон E150 Lightning гэдэг байдлаар хамгийн алдартай машинуудаа цахилгаан жууж гаргасан. За юугаар наваад үзэх юм бол одоо байгаа бизнесийн сегментээр аваад үзвэл борлуулалт нь одоо ингээд яг үйл ажиллагаа явуулж байгаа сегментээр нь аваад үзэх юм бол Ford Blue, за Ford Pro, Model E гэдэг ийм төрлийн үйл ажиллагаануудыг явуулж байгаа. За тэгэхээр энэ ч болохоор бусад явуулж байгаа юуны сегментүүд нь бол нэлээд ашигтай ажилладаг байгаа. За жишээ нь Ford Blue бол нөгөө цахилгаан биш нөгөө шатхуунаар ажилладаг машиныг зах зээлд санал болгож байгаа. За энэ маань бол ашигтай ажилласан хэвээрээ байгаа. За Ford Pro маань бол илүү нөгөө нэг van гэдэг шүү дээ, тээврийн машинууд болон том тракуудыг зах зээлд санал болгож байгаа. За энэ бас ашигтай явж байгаа. Харин нэг алдагдaltaй байгаа нь бол Model E байгаад байгаа. За энэ нь бол цахилгаан машин. За ягаад алдагдaltaй байна гэхээр яг борлуулалт нь бол бага байгаа. Гэхдээ цахилгаан машиныг зах зээлд гаргаж ирэхэд бол маш том дэд бүтцийн асуудлууд байгаа юм л та тий. Жишээ нь одоо батарейны үйлдвэр, за тэгээ технологийн шилжилтүүд. Одоо зөвхөн машин хөгжим тавьдаг, ингээ клип гардаг гэсэн бол одоо баг ухаалаг утас шиг таблет ч өгч чаддаг шүү дээ. Ороод тоглодог янз бүрийн юм болж байна. Тэгэхээр тэр болгоныг их технологийн хөгжилтөө судалгаа шинжилгээ, нэмэлтээр цахилгаан цэнэглэх юунууд станцууд тий зэрэг маш том хөрөнгө оруулалтууд шаардж байгаа болохоор яг цахилгаан машины салбартаа бол ер нь алдагдaltaй яваад байгаа. За нийтээр навж үзэх юм бол Ford маань 2025 онд машин борлуулалтын тоогоор бол 7 ч гисэн нэгт бол Toyota эзэлсэн хэвээр байгаа. 6.5 сая машиныг борлуулсан гэхлээр бас борлуулалт бол ерөөдөө дайчгүй. За тэгээд 2020 оноос болоод 25 он хүртэл зэвэр борлуулалтын орлого тогтмол өсөд явж байгаа тий. Окей. За тэгэнгүүт ер нь бол одоо нөгөө яг түрүүний хэлсэнчлээ одоо 2000 дараагийн хэсгээр нь болохоор одоо Ford-ийн өнөөгийн санхүү нөхцөл байдал ямар байгаа юм бэ гэдэг хэсгийг хоёлаа ярилцъя. За тэгэхээр яг чиний тайлбарсанчлан бол одоо Ford гэдэг компани нийт борлуулалт нь 2025 оны жилийн цэцээр бол $187 тэрбум долларын борлуулалттай. За тэгэхээр энэний одоо нөгөө дийлэнх хэсгийг нь болохоор Ford Blue буюу одоо нөгөө бензин хөдөлгөөрт болон одоо хосолсон хөдөлгөөрт автомашин одоо нөгөө эзэлдэг байх нь. За тэгэнгүүтээ Ford Pro нь болохоор одоо нийт борлуулалтын болохоор 35%-ийг. За тэгэнгүүтээ дараагийн бас нэг нэлээд том хэсгийг болохоор нөгөө Ford Credit буюу автомашины одоо нөгөө лизингийн үйлчилгээ нь бол эзэлдэг. За тэгэхээр одоо ингээд нөгөө хөрөнгө оруулагч нарын хувьд ч юм уу Ford-ийн санхүүгийн тайланг хараад үзэх юм бол нэлээд их хэмжээний үр авлахтай юм шиг одоо нөгөө үр төлбөртэй юм шиг харагддаг. За гэтээ энэний дийлэнх хэсэг нь болохоор энэ одоо нөгөө Ford Credit гэдэг одоо үйлчилгээтэй нь бол айгүй хамааралтай байгаад байгаа. За тэгэхээр энэ компани маань зөвхөн автомашин үйлдвэрлэлээ зогсохгүй энийг одоо нөгөө автомашины үйлдвэрлэл борлуулсан автомашин одоо нөгөө дагалдах одоо үйлчилгээ. За тэгээд автомашинаа борлуулах тэр одоо нөгөө зээлийн үйлчилгээ. За тэгээд автомашины одоо нөгөө
буцаагаад нөгөө хэрэглэгч нар дээрээ үндэслэлсэн одоо програм хангамжууд гэдэг ингээд нэлээд томоохон ингээд хэсгээс бол бүрддэг. За тэгээд одоо жишээлбэл дугуй үйлдвэрлэлтэй. За ингээд айгүй олон хэсгээс бол ингээд бүрдээд явдаг байгаа. За тэгээд нөгөө түрүүний яриадсан одоо цахилгаан модель энэ болохоор нийт компани борлуулалтын болохоор 4% эзэлдэг. Тэгтээ одоо хамгийн алдагдaltaй хэсэг нь бол байгаад байгаа. За тэгэхээр 2000 одоо 5 оны жилийн тайлангаар гэх юм бол Ford Motors бол нэг 8.2 тэрбумын одоо алдагдaltaй. За зах зээлийн үнэлгээ болохоор нэг 57 тэрбумын үнэлгээтэй. За нийтдээ компани бол одоо нэг 170 тэрбумын одоо борлуулалтын орлоготой мөртлөө 57 тэрбумын үнэлгээтэй. За эргээд одоо нөгөө Tesla одоо нөгөө зах зээлийн тоглоомын дүрмийг өөрчилсөн гэдэг нь болохоор Tesla жишээлх юм бол 94 тэрбумын одоо 2025 оны жилийнээр гэсэн үг шүү дээ, 94 тэрбумын борлуулалтын орлоготой. За гэхдээ 1.4 тэрбум долларын зах зээлийн үнэлгээтэй. За тэгээд яг одоо нөгөө зөвхөн Tesla-г хасаад одоо нөгөө одоо адил төрлийн өрсөлдөгч нарын одоо хамгийн том тоглогч нь бол мэдээж Toyota Motors байна. Одоо дэлхийн нийтээрээ тий. За тэгэхээр Toyota Motors-ийн хувьд болохоор жилийн борлуулалтын орлого нь болохоор нэг 315 тэрбум долларын борлуулалтын орлоготой. За зах зээлийн үнэлгээ нь болохоор нэг 293 тэрбум долларын одоо зах зээлийн үнэлгээтэй. За тэгэхээр энэ бол одоо бас одоо Toyota бол одоо нөгөө 80 оноос хойш л ингээд маш хүчтэй байгаа гэдгийг бол илэрхийлээ явж байгаа. За тэгээд яг Америкийн зах зээлээр нь аваад үзэх юм бол ер нь бол одоо бусад одоо Tesla-г хасаад штэ тий. Одоо цахилгаан машинуудыг хасаад үзэх юм бол юуны за жишээлбэл General Motors, Ford, Honda, Toyota бол ингээд нөгөө зах зээлийн market share бол алдаад байгаа. За энэ дээр одоо нөгөө эргээд хүчтэй өрсөлдөгч нь одоо Япон биш Солонгос автомашин үйлдвэрлэгч Honda бол Hyundai бол орж ирж байгаа. За тэгэхээр Hyundai-гийн хувьд болохоор 2025 оны жилийн одоо нөгөө market share нь одоо 6% бисэн бол одоо 26 оны одоо өнөөдрийн байдлаар гэхэд бол нэг 12 болчихсон явж байгаа юм байна. За тэгэхээр энэ нь одоо хоёр дахь өсөлттэй явж байгаа. За тэгэхээр энэ л одоо илүү нөгөө hybrid за тэгээд одоо илүү нөгөө бензин шатхан баг зарцуулдаг гэдэг энэ байдлаар бол одоо Hyundai бол одоо Америк дээр бол нөгөө market share бол тэлээ явж байгаа юм билээ. За Ford-ийн маань хувьд болохоор яг өнөөдрийн одоо 26 оны байдлаар бол нийт market share 12% эзэлж байгаа. Тэгэхээр бол нөгөө анх одоо хоёулаа ярьж байхад бол нийт market share 55% эзэлж байсан шүү дээ. Тэгэхээр өнөөдрийн байдлаар бол нэг нийт маркетийн 12%-ийг бол эзлээ явж байгаа. Ийм компани болтлоо явж байгаа. За тэгээд одоо санхүүгийн үзүүлэлтийг нь мэдээж ингээд нөгөө харьцуулаад харах юм бол одоо үн ашгийн харьцаа ч юм уу те дасны үнийн харьцаа энэ гэхэд бол одоо нөгөө Tesla-тай харьцуулахад бол одоо бусад үйлдвэрлэгч нар бүгдөө ингээд одоо хитрхи багаар үнэлж байгаа юм шиг. За ягаад гэхээр одоо үн ашгийн харьцаа гэдэг нь жилд хийж байгаа ашигын үнээр нь аваад үзэх юм бол Tesla нэг 193 дахин те жилийн ашигын 193 дахин одоо хөрөнгө оруулагчдаар үнэлж байгаа бол Ford-ийн хувьд болохоор нэг 8.6-тай байх жишээтэй те. За тэгэхээр ер нь бол нэг уламжлалт бизнес гэдгээр нь хөрөнгө оруулагч нар бол илүү уламжлалт бизнес гэдэг талаас нь харж байгаа. За Tesla-г болохоор илүү одоо нөгөө технологийн бизнес гэдэг талаас нь харж байгаа. За тэгэхээр магадгүй манай сонсогч нар одоо нөгөө хувьцааныхын судалгааг аваад дэлгэрүүлээд харьяа гэх юм бол одоо Apex Capital-ийн санхүү шинжээч нартай холбогдоод те за тэгээ ирээд бол бас мэдээлэл аваад л явах боломжтой байгаад байгаа. За тэгээд тийм ер нь зах зээл дээр бол одоо market share нэг 12%-тай за нийт одоо зах зээлийн үнэлгээ нь бол бас ингээд нөгөө хийж байгаа борлуулалттай харьцуулахад бол бас тийм харьцангуй өндөр биш ингээд үнэлэгдсэн ингээд бол явж байгаа ийм компани болж хөрсөн явж байна өнөөдрийн байдлаар. За хоёулагийн подкастын цогс нэлээд явсан байна. Тэгэхээр за эрсдэл болон боломжийн талаар ярилцаад тэгээд подкастаа дүгнээд хоёлаа. Энэ удаагийн дугаараа хаах. За тэгвэл хоёлаа эрсдэл болон боломж гэдэг чинь ер нь хамгийн сүүлийн хоёр хэсэг гэсэн үг шүү дээ тий. За тэгвэл Ford-д одоо цаашдын эрсдэл юу байгаа вэ? За Ford-д тулгарч болохоос эрсдэх юм бол санхүү хөрөнгө оруулалтын эрсдлүүд байгаа тий. За тэгэхээр мэдээж явуулж байгаа сегментүүдтэй болон нийт оруулж байгаа хөрөнгө оруулалтууд маань жишээ нь одоо батарей, програм хангамж, за үйлчилгээ, дээрэс нь одоо тэр том дэд бүтцийг байгуулж байгаа ажлууд дээр ерөөдөө том их хэмжээний санхүүжилт гаргаж байгаа. За тэр бол ирээдүйд тулгарч болохоос эрсдлүүдийн нэг. За хоёр зах зээлийн эрсдэл. За эрчим хүч, за валютын ханш, хүүгийн төвшин зэрэг ер нь одоо юу удаа өөрчлөлтүүд нь бол буцаагаад одоо геополитикийг нэлээд хөллөж болохоос байгаа байхгүй тий. Тэгэхээр тэр юуны зах зээлийн эрсдэл байгаа даа. Хоёрт нь нийлүүлэлтийн сүлжээ түүхийдийн эрсдэл. За хоёулаа өмнө чип ярьж яхад гарч ирсэн шүү дээ тий. Чип тасалтаад
За тэгээд Европ бол Америкийн машины зах зээл дээр маш том доголдлыг үүсгэж ирсэн. За тэрнтэй адилхан түүхийд нийлүүлэлтийн сүлжээ. Одоо чинь батарейнд орж байгаа литиум ч юм уу те. Эсвэл бол чипүүд тасалдаад эхлэх юм бол буцаагаад ашигт ажиллагаа болон өдөр тутмын үйл ажиллагаанд нөлөөлөх үс хэмжээний эрсдэлтэй байх нь байна. За тэгээд бүтээгдэхүүн чанар аюулгүй байдлын эрсдэл гэж байгаа. За энэ болохоор Ford төр бас ямар өмнө нэг асуудал гарч ирсэн. Одоо ч гараад байгаа нөө юуд бусад компаниуд дээр бас ажиглагдж байгаа зүйлс нь болохоор одоо жолоочгүй автомашин ч юм уу те. За тэгээ автомат машинууд дээр ямар нэг аюулгүй байдлын эрсдлүүд гарахад тухайн компанид ирээдүйд болон хэрэглэгчдийн итгэлийг хүлээх маш том аюул болж идэг. Тэгэхээр програм хангамжтай болон технологитой бүтээгдэхүүний аюулгүй байдалтай холбоотой эрсдлүүд тулгарч болж ирэх байна. За. За тэгвэл мэдээж энэ маань одоо нөгөө нэг одоо шин тутамдаа хөгжиж байгаа компани биш те. Одоо 120 жил гэдэг маань одоо бас баггүй хугацаа компани одоо 5 дахь үе дээр явж байгаа ийм компани. Тэгэхээр цаашдын боломж гэдэг дээр бол одоо өнгөрсөн үеийн одоо түүхээсээ сурах боломж бол одоо асар ийм арвинтай компани гэж үзэж байгаа. За тэгэхээр мэдээж нөгөө нэг одоо өнгөрсөн үеийн түүхээсээ сурах гэдэг дээр за жишээлбэл Model T-ийн одоо өртгөө бууруулад олонд хүрэх энэ боломж гэдэг одоо нөгөө сургамж бол энэ компани одоо зах зээл дээр бий болгосон. За тэгэнгүүтээ нөгөө яг дараагийн 2 дугаар хүү болох Edsel-с одоо нөгөө харж байгаа сургамж нь болохоор за хэрэглэгчийн бодит одоо хүслийг мэдрэхтэй. За тэгээд хэрэглэгчийн бодит хүсэл бол одоо нөгөө амлаж байгаа сурталчилгаанаас илүү юм үн цэнтэй юм гэдэг асуудал. За тэгээд дараа үеийнхэн сургамж нь болохоор ер нь бол аюулгүй байдал бол номер 1 тий. За тэгээд яг энэ үе дээр болохоор одоо жишээлбэл нөгөө японочдтой өрсөлдөөд одоо ялагдаад явж байхдаа нөгөө компанида хэрэгжүүлсэн бодлого бол одоо аюулгүй байдал бол номер 1 гэдэг энэ зарчмыг бол компанида одоо яг төгс нэвтрүүлж чадсан байгаад байгаа. За тэгээд дараагийнх нь болохоор чанар бол соёл юм гэдэг одоо нөгөө юг соёлыг бол одоо бий болгосон. За тэгэхээр чанарыг одоо тэргүүнд тавина гэдэг. За тэгэхээр энүүгээрээ ч гэсэн яг компани бол одоо нөгөө брэнд легаሲга бол одоо зах зээл дээр бүрдүүлээд явдаг байна. За тэгээд дараагийн үеийн удирдагч болох одоо нөгөө Эллен-аас сурсан сургамжлахаараа одоо нөгөө гол зүйл дээрээ төвлөрөхтэй одоо хэрэггүй олон зүйлсийг бол одоо нөгөө авч хаях. За тэгээд нөгөө ил тод байдал гэдэг одоо жишээлбэл түрүүн ярьсанчлаа одоо нөгөө 3 өнгөр одоо нөгөө хуваагаад те ямар асуудал байгаа юм бэ гэдгийг одоо менежментийн баг нь ингээд нөгөө дэлгэрэнгүй одоо нээлттэй ярилцдаг. Энэ соёл бол одоо компани дээр бол ингээд тогтчихсон соёл байгаа. За тэгэхээр л одоо яг Ford-ийн хувьд болохоор одоо нөгөө маш өргөн түүхтэй. За үүнээсээ болболоод суралцах сургамж буюу одоо нөгөө соёл нь тогтчихсон одоо маш сайн соёл тогтчихсон компани гэж үздэг юм байна. За тэгээд за мэдээж одоо нөгөө боломж дээр бол одоо зөвхөн одоо нөгөө EV-тэй мэдээж өрсөлдөд энэчнээсээ алдагдал хийгээд байгаа ч гэсэн одоо бусад одоо бензин хөдөлгөөртэй машин за түүнийг дагсан одоо нөгөө сервис үйлчилгээ нь бол одоо Америкийн одоо нөгөө зам дээр одоо аюул олон машин гаргаж байгаа учраас энийгээ дагсан одоо үйлчилгээнүүд те за тэгээд энийгээ дагсан одоо нөгөө бусад бараа бүтээгдэхүүн за жишээлх юм бол дугуй тоног төхөөрөмж энэ одоо нөгөө боломж бол стил хിവэрэ байгаа гэж үздэг юм байна. За тэгээд мэдээж одоо тулгарч байгаа одоо челленж буюу одоо нөгөө өрсөлдөөний асуудал нь бол мэдээж цахилгаан машины өрсөлдөөн бол хിവэрэ байгаа гэдэг бол нэлээд томрон бол явж байгаа. Окей. За нэг ийм компани байна. За маш сонирхолтой компани байлаа тий. Аврах том компани олонч уналтыг тулсан байна. Тэндээсээ буцаад томор сэргэж чадсан байна. Ийм компани талаар судалж ярилцлаа. Энэ дээр нөгөө нэг юуг харж байсан чинь нөгөө сая судалгааны материалыг явж хахад одоо жишээлбэл American Icon гэдэг одоо яг яаж энэ компани одоо нөгөө уналт босолт сургамжаас ингээд сурах юм бэ гэдэг одоо тийм кейс стади ингээд аягүйх гаргасан байхгүй. Тэгэхээр нөгөө бизнесийн удирдлагын одоо хичээлүүд сургуулиуд дээр болохоор одоо Ford-ийн уналт босолт за тэгээд яаж өөрсдийнхөө соёлыг одоо нөгөө өмнөх соёлоо эвдэж дараагийн шин соёлоогоо ингээд нөгөө бүтээчтэй чадсан бэ гэдэг асуудлыг бол нэлээд ингээд авч үзтiin билээ. За тэгээд бас нөгөө нэг хараа явж байхад одоо монголчуудад ч гэсэн бас тулгарх байх л да тий одоо эхний үеэсээ дараагийн үе дээр одоо бизнес нь одоо шилжих. За тэгээд мэргэжлийн менежментийн багийг одоо хэрхэн зөв одоо зохион байгуулж оруулах уу гэдэг асуудал. Энэ бол одоо яг компани одоо нөгөө олон үед амжсан. За нөгөө талаасаа өрсөлдөөний одоо маркет ширээ алдахгүй байгаад амьд үлдэж тий зах зээл дээр ингээд тэргүүлэгч байх гэдэг одоо соёлыг бол удирдах чаддсан байна л гэж л харж байна. Тий. Ер нь бол одоо ингээд 3 Ford-ийн хувьд ч гэсэн аваад үзэхэд те ингээд хичнээн одоо үйлдвэрлэл талдаа те үйлдвэрлэлийн процессыг сайн удирч чаддаг хүн байсан ч гэсэн шинжилт хийж чадахгүй дараагийн зах зээлээ дараа үеийг хүлээн зөвшөөрч чадахгүй болвол бас том эрсдэл
ямар том эрсдэл хүлээж идэг вэ гэдэг нь бас харагдчихлаа тий. За тэгээд энэ бүгдөөс хэдүүлээ бас сурж амьдрий те одоо мэдээж нөгөө нэг монголчуудын яг Монголд өнөөдөр одоо жишээлбэл зах зээл хөгжөөд одоо ихэнх бизнесүүд бол нэгдүгээр үе дээр за магадгүй одоо зарим нэг нь бол одоо хоёрдугаар үе руугаа шилжээ явж байгаа. За тэгэхээр бол одоо бизнес эрхлэгч нар маань бас одоо Ford-ын кейсийг одоо бас авч үзээсэй гэж бол харж байна. За энийг болохоор нөгөө зөвхөн компани хувьцаа хөрөнгө оруулалт гэдгээсээ илүүтэйгээр одоо менежментийн кейс стади байдлаар одоо авч үзэх юм бол нэлээд сонирхолтой байж чадхаар байна л гэж харагдаж байна. За бид хоёрын хувьд ч гэсэн өнөөд тууштай амжилттай явж байгаа компаниудыг тогтмол ярихаас илүүтэйгээр бас уналтанд орсон тэрнээсээ босч чадсан компаниудаас сурамжтай байдлаар бас ярихыг бодож Ford компанийг сонгон та бүгдтэй ярилцлаа. Ингээд Brand Lab podcast-ийн 3 дугаар дугаар байлаа.